ордон музей буюу яг Төв музейгийнх нь гадаа нэрээд байна. Тэгээд одоо мэдээж бас аливаа улс оронд очоод бас заавал үзэх ёстой зүйлүүдийн нэг бол одоо мэдээж тухайн орны музей. Тэгээд энэ музей болохоор бараг 700 мянга гаруй үзмөр олдворуудтай гэсэн. Тэгээд бас тэр дунд нь нөгөө Монголтой холбоотой үзмөр олдворууд үзэх учраас дээлээ өмсөд түрээд ирсэн байгаа. Тэгээд Ямартайч музей рүү орох гээд байж байна. Музей дотор ороод ирлээ. За тэгээд ерөнхийдөө бол айгүй олон танхимд хуваагдсан олон үзмрүүд байх шиг байна. Тэгээд ер нь яг энийг бүрэн үзэж дуусгаад 45-аас цаг гарan болд юм байна. Яг тайлбаргүйгээр үзэхэд. Миний хувьд болохоор англи тайлбартайгаар сонсох гээд ер нь явж байна. За тэгээд шаазан эдлүүд нөгөө хаш чулуун нөгөө одоо хятадуудын хувьд ч хаш чулуун айгуу тийм үнэтэй чулуун тооцогддог. Тэгээд тэр тийм чулуун одоо үзмрүүдийг болон хүрэл зэвсгийн үеийн үзмрүүд, за дээрээс нь чин гүрэнд хариалагдах тийм олдвор үзмрүүдийг гээд ер нь тиймэрхүү зүйл үзэн. За бас дижитал музей байгаа юм билээ. Дижитал музейнаас айгуу сонирхолтой санагдаж байна. Ямар шуухан байх юм бол гээд айгуу хүлээлт өндөртэй. За тэгээд музейг үзцгээе. Одоо хамгийн ер нь музейний хамгийн алдартай одоо үзмрүүдийн нэг нь ийм ногоон хаш чулуун ийм байцаа байд юм байна. Тэгээ энэ айгүй сонирхолтой түүхтэй. Энэ болохоор яг ингээд сайн харах юм бол байцаан дээр ийм хоёр ийм шавж суудсан байгаа. Тэгээ тэр хоёр нь болохоор нөгөө айгүй сайн ингэж өндөг гаргадаг ийм шавж учраас өндгөлдөг учраас ерөнхийдөө нөгөө нэг үр хүүхэдтэй болох тэгээд яг ингээд сайн харах юм бол ийм цагаан доотлын цагаан хэсэгтээ нэг жоохон юм шар оруулахтай энэ болохоор одоо ингээд нэг мөсцсөн юм шиг одоо тийм дүр зургийг илэрхийлж байгаа. Тэгээ энэ нь болохоор нөгөө мөсцсөн юм шиг харагдана гэдэг нь тухайн одоо ногоог илүү ингээд үржил шимтэй гоё амттай юм бүрэнгүүс боловсрсан байхыг бэлэгддэг учраас бас ингээд нөгөө ариун онгон байдал тэгээд одоо үр хүүхэдтэй болох тиймэрхүү зүйлийг ер нь бэлэгддэг гэж байна. Тэгээд энийг ер нь яг нөгөө нэг Эзэн хаантай гэрэлсэн одоо нөгөө хатагтай жин гэдэг эмэгтэй одоо бидний нөгөө сүүн бэлгэнд өгсөн ийм түүхтэй. Тэгээд энэ тэр жин гэдэг эмэгтэй болохоор эгчтэйгээ зөв хоёулаа одоо хааны одоо хатан болсон. Тэгтээ яг нөгөө хүүхэд бол гаргаж чадаагүй нөгөө жоохон ийм мэралэг байсан учраас хаандаа тоогдож чадаагүй гэдэг тийм түүхтэй юм байна. Тэгээд сүүлд нөгөө нэг одоо нөгөө тэр эзэн хааны ордноос нөгөө үзмрүүдийг ингээд зөөж яхад яг тэр жин гэдэг одоо хатны юунаас одоо авдраас нь гэх юм уу энэ бэлэг олдож исэн тийм түүхтэй юм байна. Тэгээд ер нь музейд айгүй алдартай одоо нөгөө юунда дэлгүүрийн одоо нөгөө нэг юм сүвнэр бэлэг дурсгалын дэлгүүртэй хүртэл энэ байцаагаар хийсэн эмэг зөвлбөр шоколад хүртэл байдаг гэж энэ айгүй алдартай. Тэгээд түрүүн орж ирэхэд бас хүмүүс бас айгүй ингээд овоорцын зураг даруулаад байжсэн. Тэгэхээр яалтчгүй яг нөгөө гол үзмрүүдийн нэг юм байна. Тэгээд энийг бол нөгөө хаш чулууг нь болохоор одоо Мянмар улсаас авчирч исэн. Тэгээд хятадын энэ нөгөө нэг одоо урлагчид энийг бүтээгээд 300 жилийн түүхтэй ийм одоо үзмэр юм байна. Энэхүү гахаамхан хэлбэртэй чулуун мөн л маш нарийн эзэлтэй гэдгээр онцлог. Үүнийг туузан хаш гэж нэрлэдэг эрдсээр хийсэн. Энэ эрдс нь өөрөөсөө давхархтай бөгөөд энийг нь ашиглаад өнгөний усгалтаар цуунд дүрсэн гахаамхыг дүрсэлж хийсэн байлаа. За доод тавг нь олвол алтаар хийсэн. Тэгээ маш нарийн эзэлтэй учраас хүмүүс яг л бодит мэдрэмжийг өгөхөөс гадна хятадын хоолны уламжлалыг хадгалж үлдсэн гэдгээрээ онцлог юм байлээ. Хүрлийн үеийн үзмрүүдээс одоо хамгийн онцлогтой гэх юм бол эндийн гэж нэрлэгдэж байгаа хүрэл тогоо. Энэ нь болохоор гаднаасаа энгийн тогоо юм шиг боловч дотор ханыг нь тойроод ойролцоогоор 500 ханд сийлсэн байдаг нь энийг одоо илүү онцгой болгодог. Мөн бичиг үсэг үүсгэж чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг юм байлээ. Энэ үеийн хүрэл тогоонууд нь ихэвчлэн дугуй хэлбэртэй ийм 3 суур хүлтэй байсан бөгөөд хоол хийх, бурхтад дахил өргөх, зан үйл зэрэгт ашигладаг байсан.
За мөн одоо хідэн ширхэг тоогоо эзэмшдгээр нь тухайн хүний албан тушаал эрх мэдлийг нь мэдэх боломжтой байдаг гэжээ. Энэ мэтчилэн түүхэн чухал сонирхолтой гэсэн үзмрүүдийг үзснийхаа дараа бид хоёр дижитал музейгээр нь орсон байгаа. Тэг ингээ хилээ солиод энэ өстой гоё юм байна. Энэ ингээд ийм зүгээр юм уран зураг шиг юу хэрнээ. Ингээ дээр нь дарангуут нөгөө нэг одоо ингээ харилцан гоё нөгөө өөрөө ингээд өөрийн оролцоотойгоор үзэх боломжтой хийж өгсөн байна амар гоё. Тэгээд ингээ хилээ солиод өөрийнхөө хил дээр тааруулаад мэдээлэл аваад тэг ингээд яг харахад бол зүгээр л юм зураг шиг. Тэгээд үзмэр дээрээ дараал мэдээлэл авчиж болох юм байна. Ингээд энэ өстой таалагдлаа. Айгуу сонирхолтой. Ер нь энийг ингэж үзэхээр бүр өөрийн оролцоог нэмэгдүүлээд илүү сонирхолтой гоё үзэж чадхаар санагдаж байна. Энэ бол өстой гоё юм байна. Оо. Ой, миний яваар хөдлөөд шүү дээ. Тэ. Вау, энэ өстой гоё юм аа. Энэ чинь ингээд гол хүрхрээ урсаад энэ өстой гоё юм байна. Байгалийн юу ингээ өөрөө ингэж хөдөлж үзээд яг миний ингээд юугаар дагаж хөдлөөд вау. Энэ өстой гоё юм. Тагт. Гоё юм. Харин тийм. Чин гүрний үеийн энэ зураачийн хийсэн ном одоо зохиолчийн гаргасан номон дээр тэг ингээд нөгөө нэг 70 амьтдуудыг оруулсан. Тэг энэ дээр нөгөө нэг энэ дижитал хэлбэрээр номоо үзчихнэ. Тэг энэ дээр гарч байгаа 70 амьтдуудыг ийшээгээ ингэж хөдөлгөөнтэйгээр ингээд өөрөө дээр нь явж байгаа юм шиг шийдэж өгсөн юм байна. Айгуу гоё. Тэгээ номон дээр гарсан 70 амьтнуудыгаа ингээд хараад танилцаад явах юм байна. Энэ чин гүрний үеийн ном гэсэн. Тэгээ энэ ингээд нөгөө чанга гიშгэх хүлийн юугаар мэдрээд ингээд зүгээ буруулаад амтнууд нь яваад шүү дээ. Энд ч юм бараг ингээд тоглоод уйдахгүй юм шүү. Тэр инста хөөх юм аа. За бид хоёр яг одоо нөгөө музейгээ өөр нь үзмрүүдээ үзээд дууссан. Тэгээд ийм бэлэг дурсгалын дэлгүүр дотор нь ороод ирсэн байж. Тэгээд аюул олон ийм бараа бүтээгдэхүүн харагдаж байна. Тэгээ янз төрөл бүрийн тэгээд нөгөө түрүүн музей дотроо үзчихсэн юмнууд маань хүртэл одоо үзмрүүд маань хүртэл жишээлбэл ингээд ямар хөөрхөн юм хатуур ингэрийн тэмдэг энэ төр болоод гарцсан аюу хөөрхөн. Тэгээ энэ хараа энэ нөгөө нэг одоо алдартай аюу сонирхолтой түүхтэй нэг байцаа байсан шүү дээ. Тэрүүгээр ийм дэлгүүрний оосортой юм байна. За тэгээд нөгөө ийм гахаа махтай нэг юм бас үзмэр байсан харч чулуугаар хийгдсэн гэх тэрний ийм үзэг байна. Тэгээ ер нь айгүй олон сонирхолтой. Тэгээд энэ дэлгүүрт нь 4000 гаруй төрлийн бүтээгдэхүүн байгаа гэсэн. Тэгээд заримыг нь болохоор яг музейгээс өөрсдөө үйлдвэрлэн, заримыг нь болохоор өөр нөгөө бусад компаниас үйлдвэрлэж өгсөн юм бүтээгдэхүүнийг худалддаг ийм сонирхолтой дэлгүүр байна. Тэгээд энэ дэлгүүрээсээ бас бит хоёр цаашаа нөгөө Чингис хааныхаа хүрэг зургийн одоо нөгөө хуулбарыг бас олж харах гэж байгаа. Тэгээ нөгөө ер нь бол музейд ирсэн жуулчд нь монгол жуулчд ч юм уу ирээд ер нь бол заавал Чингис хааны тэр хуулбар зургаас судалдаж аваад явдаг гэсэн. Тэгээд ер нь боломжийн үнэтэй дээрээс нь яг нөгөө их хуулбараас нь яг худалж хийсэн болохоор нөгөө чанар сайтай гэж надад тайлбарлаж өгсөн. Тэгээд айгүй тийм гоё л дэлгүүр байна.
За би сая эндхийн нэг судлаачаас нь ерөнхийдөө жоохон тайлбар сонссон. Тэгээд ерөнхийдөө бол манай Чингис хааны болон Хубилай хааны их зургууд, их хөрөг зургууд нь бол 2 дугаар дайны дараа тэгэхээр 1949 оны үед бол ингээд орж ирсэн юм байна Тайван руу. Тэгээд тухайн үеийн буюу одоо Юан гүрний зураачдын одоо онцлог нь бол нөгөө одоо хаадын хүргийг зурхтаа арсны өнгийг бол нэг тийм онцлог зурдгүй байсан. Гэхдээ Чингис хааны болон энэ Хубилай хааны хүргийг зурхтаа тий одоо ингээ хацрын энэ жоохон ягаан туяаг ингэж бүр детальчилж гаргаж өгсөн нь бол энэ зургуудыг маш онцлог болгосон. Дараа нь нөгөө олсон хүмүүсийн хувьд ингээд нөгөө өмнөх тэр тухайн үеийн зураачдын зурж исэн зургтай харьцуулаад үзэхэд ийм айгүй ингээ юм болгоныг наривчилж детальчилж харуулсан нь энэ зургуудыг маш онцлог болгож исэн гэд тэгж тайлбарлаж байна. За дээрэс нь одоо ингээд хаадын одоо хөрөг зурган дээр байгаа хувцлал те дээл хувц энэ малгай өсний заслын тэрийг харах юм бол айгүй тийм нөгөө олон улсын бас хэв маягтай одоо олон улсын одоо бусад те олон бусад улс орны нөгөө элементүүдийг ингээд шингээсэн онцлог соёлыг шингээсэн нь бас илт харагдчихсэн гэж тайлбарлаж байна. За тэгээд энэ зургийн тухайд болох юм бол Хубилай хаан авд морцсон гэдэг нэртэй зураг юм байна. Тэгээд энд харагдаж байгаа хүн бол Хубилай хаан. Тэгээ Хубилай хааны хатан гэж явж байгаа ийм зураг байна. Тэгээд одоо нөгөө сур харваа, тийм морь гэд Монголын бас ийм Монголыг илтгэх, Монголын соёлыг илтгэх ийм элементүүд шингэсэн. Дээрэс нь нөгөө тухайн үеийн зураачид зурган дээрээ ерөөсөө ямар нэгэн хэдэн онд зурсан, хин зурсан, ямар одоо зураач зурсан гэдэг мэдээлэл бичдэггүй. Гэхдээ энэ зургийн хувьд болохоор энэ мэдээллийг энэ чинь бичсэн. Ингээд энэ зураг ганцаараа жоохон энэ зургийн хувьд ийм мэдээлэлээ бичиж өгсөн бас илүү онцлог байсан гэж байна. Энэ дээр одоо 1280 онд одоо яг одоогийн юугаар хөрвүүлж үзэх юм бол 1280 онд зурсан зураг гэдэг ийм мэдээлэл нь одоо бичигдсэн байгаа нас энэ зургийг илүү онцлог болгож өгч байгаа юм байна. За бит хоёр сая музейгээ үзэж дуусаад тэгээ бэлэг дурсгалын дэлгүүрээр нь ороод Чингис хааныхаа нөгөө хуулбар хүргийг хараад мэдээлэл аваад танилцаад тэгээ ямар ч тач зориод ирсэн юм чин гэж бодоод бит хоёр нэг өөрсөндөө Чингис хааныхаа хөргөөс авцсан тэгээ айгүй хөрхэн ингээд нөгөө авч явах болохоор зориултын юм савнд нь хийгээд өгд юм байна. Тэгээд нэгэн л зориод ирсэн юм чинь гээд нэг авцсан тэгээ гэртээ ямар ч тач тавина. Музейгээ ер нь бол нэг 2 цаг орчим үзэж дууслаа. Тэгээд тайлбарлагчаасаа мэдээлэл аваад товчхон ч гэсэндээ ерөнхийдөө бол бас түүхээс нь сонсоод мэдээлэлтэй болоод зөмөр олдруудын талаар юм гоё мэдээлэл авч танилцлаа. Одоо бит хоёр болохоор яг музейн хажуу талд нь яг энэ өөрсдийн музейнх нь юм хоолны газар ресторан байд юм байна. Тэгээ тийшээ нь ороод бас яг энэ хоолнууд нь нөгөө үзмөр олбруудтайгаа юм төстэй хэлбэр дүрстэйгээр ингээ нөгөө хоолоо хийдгээр онцлог юм байлаа. Тэгээд ямар шүү хоол гарч ирдгийг бас харах га танилцах га сонирхолтой санагдаад тийшээ нь очиж хоол идэх гээд явах гэж байна. За бит хоёр одоо яг музейнийхаа хажууд байрлалтай музейн яг өөрсдийнх нь ресторан руу орж ирээд хоол идэхээ сууж гин. За тэгээд меню нь аягүй хөрхөн бит хоёр ер нь харж агаад юу яалаа. Саяны нөгөө нэг музейд үзсэн үзмрүүдтэйгээ ер нь төстэй ийм хоолнууд
байгаа хгүй айгүй хөрхөн. Тэгээ нөгөө яг тэр үзмрүүдтэйг адилхан гарч ирэхээр юм байна. Тэгээд харж байгаа түрүүн музейд үзсэн юмнуудтайгаа адилхан ганц хоёр хоол захиалаа дээрээс нь эднийхээс өөртөөс асууж агаад санал болгох хамгийн онцлог гэсэн ийм хоол гэдэг нийт 8 хоол захиалж үзлээ. Тэгээд одоо яг яаж гарч ирэхийг харах гад айгүй догтлоо сууж байна. Эдний болохоор 5 онцтой ресторан. Тэгээд яг музейнийхаа хажууд байралтай болохоор ер нь жуулчид музей үзчихэд орж ирээд нөгөө үзсэн юмтайгаа холбоотой ингээ хоолыг идээд гардаг нь бас аюул сонирхолтой санагдлаа. Тэгээд юу юм бэ? Яг юм хоолыг одоо түүхтэй холбож тэг ингээд хоол түүхийг холбон одоо аялал жуулчлалыг татчаа одоо аялал жуулчлалын нэг хэлбэр болгож байгаа анхны ингэж ресторан гэж одоо анхны юм тохиолдол гэх юм уу да Тайванд хоолыг одоо түүхтэйгээ үзмөртэйгээ холбоод тэгээд ингээд жуулчлалыг татах зорилготойгоор энэ рестораныг бол анх байгуулчихсан юм түүхтэй юм байна. За энэ бит хоёрын захиалсан нөгөө юу байхгүй байцаа байхгүй нэг нөө музейдээ ч гэсэн харж ирсэн. Тэгэд энэ нь болохоор юу юм бэ? Ийм доороо ингээд соостой. Тэгээ байцаан дотроо ингээд сам хорхоотой. Тэгээд зүсээд соосондоо ингээд дүрээд идчихлэх юм байна. Тэгээд за ингээд байцаагаа ер нь бол зүсчээд тэгээд энэ соосондоо ингээд дүрээд холж идчихлэх юм. Энэ соос нь болохоор хисаны соос байсан. Хисаны энэ байцаагаа болохоор ингээд нэг юм дахианы шүлэнд ингээд чанж болгосон. Тэгээд түрнийхэн соостой. Тэгээ байцааныхаа дээр болохоор энэ жижигхэн сам орхоотой байсан. Зүгээр л байцаач. Ер нь бол яг ингээд зүгээр нэг чанаад болгоцсон бол аюу гой байцаан зөөлрсөн. Тэгээд сам орхооны амтан ч гэсэн нэг тийм хурц биш. Тэгээд соосондоо дүүрээд идэхээр ер нь бол зүгээр байна. Миний хоёр дахь хоол нь болохоор шүлэн. Тэгээ энэ шүлний юунд болохоор нэр нь амар сонирхолтой байсан. Ингээд энэ шүлний ер нь болохоор ингээд буддаа хан дээгүүр одоо давж харна гэдэг нэртэй яг одоо үргэлжлээд орчуулах юм бол тэгээ яагаад тийш нэрлсэн гэхээр нөө шүлний үнэрийг авахаар бүр буддаа хүртэлтэй ингээд юу юм бол гэд хан дээгүүр ингээд давж харахаар сонирхол татам тийм амар гоё үнэртэй гэдэг утгаар энэ хоолыг хийсэн юм байна л да. Тэгээ энэ болохоор ингээд дахианы шүлтэй. Тэгээ дотроо юу байна? Янз бүрийн ногоотой дахианы махан орсон байна. Дээрээс нь энэ юм хясаа шиг яг монголоор юу гэж хэлдэг сайн мэдэхгүй байна. Тэгээ мөөхтэй юм олон төрлийн ногоотой юм байна. Тэгээд шүлэн болохоор яг тийм илүү тийм хурц бариулсан амтгүй амар гоё юм ээ. Тэг зөөлхөн. Тэг яг нөгөө дахианы шүлнийх нь амт нь бас амтагдаад тэгээ нэг тийм жоохон далайн гаралтай бүтээгдэхүүний амтаас холилдоод ер нь бол тийм идэж болмоор янз бүрийн хурц юмгүй надад бол амар гоё тохирсон гоё шүл санагдчихээн. За энэ амар гоё харагдчихээн. Энэ болохоор бас яг музейд харсан ийм хэлбэртэй харж чулан үзмэр байсан байхгүй. Тэгээд тэрийгэ тайлбарлахдаа угаасаа гахаа мах шиг харагдаж байгаа. Тэгээд ингээд нөгөө нарийн хийцэн ч гэсэн яг гахаа мах шиг гэж тайлбарлаж надад гайд маань тайлбарлаж өгч ийсэн. Тэгээд яг тэр нь одоо музейд харж исэн юу маань одоо үзмэр маань одоо яг хоолны хэлбэрээр надад дээр ирсэн. Тэгээд энийг юу ч гэсэн амсаж үзье. Энэ болохоор гахаан махыг бараг 4 цагийн турш чансан гэсэн баха. Тэгээд хажуугаар нэм навч шиг юмар ороогоод тэгээд идэх юм байна. Амсаж үзье. Ингээд зүсгүүд амар хатуу юм шиг харагдаж байгаа юм. Яг идэнгүүт айгуу гой зөөлөн аман шууд бутраад байна. Угаасаа 4 цаг нэлээд олон цаг чансан гэхээр ийм болох байхаа. Тэгээ энэ болохоор 600 гаруй жилийн өмнөөс яг ингээд яг ийм жороор ер нь бол хоол хийгдэжсэн. Тэгээд тэр одоо дээр үеийн жорынхоо хоолыг арай илүү орчин үеийн тэ ингээд жоохон ногоо энтертэй хойлоод орчин үеийг юм жоохон шинжилээд гаргасан ийм хоол юм байна. Тэгэхээр ер нь бол айгүй эртнээс уламжилж ирсэн ийм жортой хоол. Тэгээ ер нь бол таалагдлаа зүгээр энгийн яг хоо махных нь хувьд нөгөө галууны мах гэдэг утгаараас юм уу яг миний хувьд бол нэг тийм тутан нь бол амт бол биш байла. Тэгвэл янз бүрийн хурц бол амтгүй. Тэгээ ер нь бол идчихээр ийм амттай хоол байна. Энэ айгүй сонирхолтой дахианы далавчин дотор будаан амтлаад тэгээд юу гэдэг лээ хисаатай тэгээд жоохон ногоотой ингээд хойлоод энэ дахианы далавч руу ингээд хийцсэн юм байна. Тэгээ боогоод ингээд боогоо шарцсан.
нөгөө нэг энэ менюн дээр ингэж тайлбарсан байсан. Нөгөө нэг эртний ингээд хятад юун дээр эртний хятад хиллэг байдаг гинэ. Хэрвээ дахиа байхгүй бол тэр хоол бишээ гэдэг. Тэгэхээр угаасаа энэ нөгөө дахиа бол бас заавал яах хоолуудын нэг. Тэгээд угаасаа хятадуудын хувьд дахиа маш ингээд чухал бас хоолны нэг байсан гэдгийг илтгэж байгаа юм байна л да. Энүүгээр одоо тэгж түүхтэйгээ холбож тайлбарсан мэлээ. Гадуураа жоохон юутай халуун ногоотой соостой. Тэгээд доторх нь болохоор будаа. Тэгээд нэг юутай хсааны мах хсаатай. Тэгээд будаа нь ингээ гой зөөлөн. Тэгээд гаднах дахианыхаа даалгавчийг нөгөө гой бүрээ шаарсан болохоор нэг тийм гой зажлууртай байна. За ерөнхийдөө хоолнуудаа за одоо ингээд би десертний төрлийн юм руу орох чинь заастай таргалах байхаа. Гэхдээ яг энэ хараа амар хөөрхөн ингээд энэ нөгөө нэг одоо чин гүрний үеийн одоо Эрдэнэсийн савыг бэлгэсэн зүгээр энэ нь одоо зүгээр сав нь тэгээд ингээд харах юм бол юм шат шиг хэлбэртэй. Тэгээд ерөнхийдөө дээшээгээ авирж байгаа шат нь юу яадаг аз жаргал те сайн одоо тийм аз юу бэлэгддэг. Тэгээд ингээд энэ амар хөөрхөн галуу байна. Тэгээд нөгөө нэг юу нөгөө л нэг байцаа. Энэ хөөрхөн хэлбэр дүрстэй амьтнууд нь улаан буурцыг цагаан будаа зэрэгс гаргаж авч хийсэн нарийн боовны төрлүүд бөгөөд эртний хаад ихэс дээдсүүд нь ч таашааж иддэг байсан амьтнуудын нэг юм байлээ. Энэ нь мөн л хөрлийн үеийн тогоонуудыг биелэгдэж хийсэн мөсөн тогоотой жимсний десерт гадаа халуун байсныг чилгүү хоолныхоо төгсгөлд идэхэд үнэхээр сэргсэн мэдрэмж авч чадсан. Музейгээр бараг 2 цаг авсан. Тэгээд хадгарч орж ирээд тэг музейд үзсэн юмнуудтайгаа адилхан хоолоо орж ирж идээд тэгээд дээрэс нь яг ийм олон хоолыг нэг дор өөр амттай те ингээд зэрэг амтлаад айгүй сонирхолтой санагдлаа. Тэгээд бас энэ музейгээ илүү одоо баялаг те музейгээ илүү үн цэнтэй жуулчдыг татах зүйл болгож байгаа нэг юм нь бас яалтчгүй энэ хоолны газар байна. Яагаад тэгэхээр музейнийхээ яг одоо хүмүүс музейгээ үзэж дуусаад энэ рүүгээ орж ирээд нөгөө музейд үзсэн зүйлээ эргээд харах боломжтойгоор ингээд хоолоо идээд те тэгээд дээрэс нь энэ нөгөө нэг меню дээрээ хүртэл энэ хоол нь яаж түүхтэйгээ холбогдож байгаа юм бэ? Энэ яагаад алдартай хоол байгаад байгаа юм бэ гэдгийг ингээд тайлбарлаад өгсөн болохоор тэгээд миний хувьд ч гэсэндээ музейд үзсэн зүйлээ баттгаад би бол одоо энэ нөгөө нэг байцааг энэ байцаагаа би хизээч мартахааргүй л болж энэ хятадын энэ түүхэн ч гэсэн өөрөө айгуу сонирхолтой байсан. Тэгээд хааж утсан энэ байцаа дээр байсан болохоор энэ байцаа бол миний толгоноос гарахааргүй л боллоо. Тэгээд айгуу гоё санагдлаа.